бид нар ингээл амьдрал дээр өөрийнхөө бие биелдэр тий үзэгдэх байдал мэдлэгээ сайжруулах нь бол байнгын одоо тэр чиглэлээрээ хичээж ажиллах одоо өөрсдөө хөгжүүлэхийн тухайд дасгал хөдөлгөөн хийж бие биелдраа хөгжүүлдэгтэй адилхан хүн өөрийнхөө сэтгэлийг хөгжүүлэхэд энэ бяцлаглалын дасгал хэрэгтэй байна. Төрснөөс хойш өдий хүртэл энэ хугацаанд өөрийгөө мартчихдаг дотор хүнээ. Тэр дотор хүн маань юу вэ гэхээр бидний оюун ухаан. Тэр оюун ухаанаа мартаад тэгэхээр яах вэ гэхээр одоо нөгөө стресс, нөгөө бухимдал, сэтгэлийн гурван хор буюу шунал, уур, мунхаг энэ гураас хамаарат. Тэгэхээр нөгөө уурандаа баригдаал, уураасаа болж мунхагтаа баригдаал, мунхаасаа ахуулаад буруу юм руу шунаад ингээд ирэхээр нөгөө дотор хүн маань гадна гарч байгаа үйлдэл, хэл яриаг буруу болгож эхэлж байгаа. Энээс болоо бид нар муу хүн, зөв хүн гэдгээр ялгарч эхэлнэ гэсэн. Тэгэхээр ерөөсөө бяцлал гэдэг маань хүний оюун ухааныг хөгжүүлээд гол дасгал болдог. Яагаад заавалчгүй бяцлаглыг ер нь хийх ёстой юм гэвэл бид нар дотоод оюун ухаан, сэтгэлээ одоо тийм ээ зөв залахын тухайд тэрхүү бяцлаглыг гэдэг. Жишээлбэл одоо анх сургуульд ороод сурж боловсрож явах цагаан толгойг бид нар сурахдаа А үсгийг ингээд олон дахин давтаж үздэг, бичдэг штэ. Түүнтэй адилхан сэтгэлийг бас тэгж дадуулах ёстой гэдэг юм байна. Тэгэхгүй бол хүний сэтгэл маань өөрөө мөн чанар нь бас сарамгчтай адилхан буюу дохтургүй байдаг гэж үзэж байгаа. Тэгээ нөгөө дохтургүй сэтгэл маань ийш тийш өсчээлээдэг. Одоо энгийнээр ингээд бид хэд бодоод үзэхээр ингээд заримдаа ингээд юм бодоод суух юм уу те юм бодоод ингээд байж хат нэг бодлоо хүн ерөөс дуусах. Үргэлжлүүлэл яг дуусах юм уу эсвэл нэг жоохон бодож байгаа өөр бодлоод ингээд. Тэр маань нөгөө нэг сарамгчтай адилхан. Гэвч тэр нөгөө сарамгчийн амтны ингээд бид нар сургаж чадж байгаа шиг сэтгэлийг энэхүү бяцлал хийх юм бол сургаж чаддаг. Тэгээ бяцлаглын маш олон янзууд байдаг, олон аргууд байдаг. За энэ дундаас хамгийн энгийн нь бол ерөөсөө одоо амьсгал дээрээ төвлөрч бяцлал. Тэр бол хүн болго одоо бид нар байнгын рефлексээр амьсгал авч гаргаж байгаа үн дээрээ төвлөрөөд хийх юм бол одоо бүр илүү тийм хялбар болж байна.